Тэгээ ер нь нэг юмыг анзаарлаа. Бас нэг орчин солигдох гэж юм байдаг юм шиг байна л та. Миний одоо ойлгож байгаа. Яг орчныхоо уур амьсгалыг дагаад биеийн ч гэсэн тэрэндээ ингээд тасагдчихдаг заяа. Улчин бол шал өөр уур амьсгалтай хоёр уулзаа шүү дээ. Тэгээ би ч бас ингээд хүн учраас миний бие махбод ч гэсэн ингээд Солонгосын цаг уур амьсгалтай ингээд тасцсан. Бас анх ингээд Солонгост очиод ингээ хамаг юм таарахгүй бас жоохон бие өвдөжсэн ахгүй ус мөсөн ч таарахгүй биен дээр ч юм туурал тэгээ бүр яг очихдаа амар ханиад түрээд бүр хідэн хоног ханиаднаас болоод амар хэцүү байсан. Тэгээ Монголд ирсэн чинь яг адилхан ер нь ирээд 7 хоногийн дараагаас ахуулаад ер нь шууд өвдөж эхэлсэн. Хамгийн эхлээд амар хордлого авсан гүйлгээд бүр нилээн миний амьдралдаа авч яасан хамгийн амар хордлого. Тэгээд тэрний дараагаас шууд дархлаа амар унж эхэлсэн. Дархлаа унсан юугаараа илэрч авъя гэхлээр би над тэр амар их дараалаад хайтаг гарсан 3-4 хайтаг гарсан. Ер нь бол би ингээд ядарчлаа ажил хийгээд те эсвэл бүр ядарчлаа шүүнээрээ унтахгүй ингээл нөгөө хит их ачаал авахгүй байгаа даа. Хатаг маань арай гайгүй болчлоо доо гэж бодоод байжсэн чинь сая би хатаг маань яг дуусаад 3 хоногийн өмнөөс ингээд шууд ингээ хоолоо сэргэнээд эхэлсэн аахгүй. Шууд хоолоо ингээд сэргэнээд 2 хоног сэргэнжсэн аа. 2-4 уржигдраас жоохон ханиад болж эхлэв. Тэгээл ер нь өнөөдөр жоохон ханиад юм байдалтай. Плаг гэдэг чинь амар урт хугацааны одоо имчилгээ штэ. Шууд ингээл нэг тусал залгуулаад гоё болчихгүй гэж бодоод их имчилгээрч бол явсангүй. Тэгээ хоол унд нэмэлт юм дээр жоохон харждаг ч юм билүү гэж. Тэгээ үнэхээр ингээд одоо ханиад маань идэгснээ дараа нь ахаад ингээ хатаг өргөлжлөл бүр ингээ жоохон эвгүй авах юм бол ямар нэг имчилгээ авч дархлаа дэмжигдэлтэн дээр юун дээр анхаарах хэрэгтэй байх хэрэгтэй. Эрдсэн шинжилгээ мэнжилгээ өгдөг ч юм бол гэсэн бодолтой байна. Тэгээд нэг тиймэрхүү л байна. Монголд одоо миний амьдрал хэм ямар ч зэн өвчнөөс л салахгүй. Яа мэдхгүй ингээ хар залуугаараа өвчин ярмааргүй байхгүй. Би уг нь бол өөрийнхөө хувьд хангалттай гоё ирүүл байдаг гэж боддог. Би ерөөсөө шөнийн нойр надад амар чухал өгөх юм болохоор би ингээд амар их дунддаг. Түргэн хоолыг бол ингээд ер нь бол зогсооцсон. Түргэн хоолныг хийддгүү. Тэгээд хундаа бас нэг уудаггүй. Зүгээр юу яадаг? Ус сайн уудаг. Өдөр тутамдаа би ус маш сайн уудаг. Тэгээд жоохон сүүлийн үед миний их байсан жоо сахарын хэрэглэл их байсан баг. Тэгээд тэрнээс бусдаар би ч ингээд нөгөө аригт арс уухгүй. Огт алкогольны хэрэглээг бол биш. Гэтэ найзуудтайгаа суухаараа нэг хундаг 2 хундаас ерөөсө хитэрдэггүй. Би өөрийнхөө эсрэг ингээ хортой юм хийхгүй байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгэхээр ямар ч л яасан жоохон үзэж таарнаа. Одоо жоохон чирэгжихгүй болвол одоо юугүй өвөл болох гэдэг. Тэгээд өвөлдөө ийм биетэй явж орох юм бол жоохон бүрээсээ хайж байна. Тийм учраас одоо жоохон эрүүл мэндэд анхаарад жоохон жинжиртэй халуун цай ууж байна. Уусаа ханиад үрчгээр ингээ жоохон халуун моожгүй л бол хамар ам ингээ таглараад жоохон төвхтэй. Миний хэлмээр байгаа юм юу вэ гэхлээр би ерөөсөө Монгол улсыг муулаагүй. Өөртөө тохиолдож байгаа л зүгээр кейсүүдээ ярьсан төдий болохоос биш. Олон жил тэнгэрийн амьдралаар амьдарч ирчээд Монгол улсаагаа муулаад байгаа юм биш ээ. Ингээд амар лагшириж амьдралтай хүн биш угаасаа. Бас ингээд амар сөрөг байд юм бэлээ. Тэгээд яг угаасаа тэгээд сошиал чинь одоо тийм л орчин шүү дээ. Тийм орчинд бичлэгээ хийж байгаа нэгдүгээрт би өөрөө бүх юмыг хүлээж авах сэтгэл зүйтэй л одоо энэ бичлэгээ хийж байгаа л гэж өөрийгөө бодоод байгаа шүү дээ. Зүгээр миний одоо тэр нөгөө Монгол улсын талаар ингээд ийм байна тийм байна гэж хийсэн бичлэг маань зүгээр надад өөрт тохиолж байгаа кейс маань байсан байхгүй. Би ирсэн чинь Монголд ийм байна. Би өмнө ингээд 4 жил болохтой 4 удаа Монголд ирсэн. Үнэхээр би бүх юмнаас тасарчаагүй шүү дээ. Тэгээ дээрээс нь Facebook, сошиалаар Монголын бүх юм өдөр болгон сэвэгддэг. Би тийм амар орчлагоос тасарсан хүн биш. Гэхдээ яг буцаад ингээ амьдрахаар ирсэн чинь хальт ирээд явдаг үеэс маань бүр шал өөр. Сошиалаас гардаг тэр олон уур уцаар зөвхөн одоо утаа одоо үер тэг нөгөө юм нийтийн юм л тэрнээс хүн яг сууршиж амьдрахаар ирэнгүүт жижиг сажиг бүх юм ингээд амар өөрчлөгдсөн байна. Тэр орлогоныг зүгээр ингээд өөрийнхөө зүгээс сэтгэл илэрхийлж байгаа хгүй би. Монголыг ерөөсөө муулж байгаа байдал биш. Энэ ерөөсөө муулалт биш. Энэ зүгээр л байгаа бодит байдал. Бүх юм сайн ч байна, бүх юм муухай ч юм байна. Зүгээр л би бодит байдлыг ярьж байгаа. Ганцхан Монгол улсын юм биш байхгүй юу? Бүх улсын иргэд
одоо улс төрийн тогтолцоо, улсаасаа явуулж байгаа бодлого юу гэдэг нь ингээд иргэдийн бухимдалтай зүйлс зөндөө байгаа. Тэгвэл Монгол улс ганцхан тийм ядуу доороо одоо ийм бүрхэн амьдрахын эцгүй газар болцсон юм биш. Болж байгаа ч юм байгаа, болохгүй ч байгаа юм байгаа. Гэхдээ наад захын үйлчлэгээний соёл тэрийг улс төр одоо 76 гишүүд шийдэж өгөхгүй шүү дээ. Тэр үед бол амар хүмүүс бухимдалтай байгаа юм шүү дээ, үйлчлэгээний соёл гэдэг. Тэгээ тэр иймэрхүү наад захын те хүмүүс хоорондоо ингээд зүгээр шийдэлцчих асуудлаа бол хэдүүлээ одоо шийдмээр байгаа байхгүй. Тэрийг заавал ингээд Монгол улс ядуу буурай улс төрн болохгүй байгаа да биш шүү дээ. Наад захын хэмиг ингээд хэдүүлээ жоохон ингээд ярилцаад ингээд жоохон шийдчих юм бол торхноо өөрчлөгдчих юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Тэгэлний тиймэрхүү юмны талаар л жоохон ингээд жон гэмээр санагдал зөвхөр хийсэн бичлэг маань баггүй тэр. Энд дэр төгжрлийг ярьсан шүү дээ. Төгжрөл бол үнэхээр амар юм билэ. Одоо би зам тээврийг зохицуулж чадахгүй яах ч ёстой мэдгүй уучрал болохгүй ш. Тэгэд айл болох миний зүгээс авж байгаа юу гэх юм бол эд ачаалттай цаг үе шүү дээ. Айл болох тэр үеэр хөдөлгөөн хийхгүй байхыг хичээж байгаа. Багтай цаг. Одоо ялчгүй ажил таарах, ажил орох цагаар бол үнэхээр төгжирж байгаа. Тэгээд төгжрлээс болоод ингээд эрт гарахгүй бол ажлаасаа хоцорно. Одоо Монгол улс төгжрэлтэй байна гэж би уйлж дуулаад орилж чаглаад байж хараа. Тэгэл өөрөх юм өөрөл ингээл 1 цаг явах байсан газар 2 цагийн өмнө эрт гардаг ч юм уу тэгж л одоо өөрийгөө зохицуулж байна. Өдрийн цагаар ингээд 1-р шугамын автобус бол сайхан байна уу сайхан байна гэсэн ярьж байгаа юм шиг сайхан. Монгол улсын маань төв цэгэнчдэг ойрхон нэг захаас нөгөө зах хүрэхэд ингээд төгжрлгүй үед бол үнэхээр нисчихэж байгаа. Тэгээ төгжрэлтэй үед бол үнэхээр ингээд амар дээд хүмүүс учрыг олог байхад би ч олно гэж юу аах вэ? Аль болох төгжрлөөс жоохон зүхтааж л амьдрах гэж хичээж байна. Тэгээд нийтийн тээвэр дээр нэмж хэлэх ганцхан юм байгаа. Нийтийн тээвэр амар сонь сүүлийн үед нэр эмгэгтэй ч болооч амар ихт болцсон л ш нэрээ. Буусыг бол ингээд тэ зам тээврийн одоо тэр юм уу тэр одоо улс шийддэг юм байж автобусны одоо цэвэр цэмсгэр төгжрөл мөжрөл юу гэдэг тэр бүхнийг одоо улстай холбоож өгчээ. Одоо автобусаар үйлчлүүлэх соёл автобусны суух зорчигчд бол бид нар тийм үү. Тэгэнгүүт бидний зүгээс бас нөгөө автобус унаа төгжрэлтэйгээ зэрэгцхүүц том асуудал байна. Яг гэр орондоо ингээд өөрийнхөө өрөөнд байгаа юм шиг амар чангаар видео кол хийдэг. Би бүр гайхаад байгаа байхгүй. Зүгээр уцаарч биш зүгээр видео кол хийгээ заа ингээд. Цаана ч ингээл төмөн бужигнаал ингээл орилж харлал. Наан ч өөрөө тэрнээсээ давж орилол. Хүмүүсийн дунд байж ингээл арг ир юу байдیں۔ Бүх юмаа ингээл яриад хул ажлын газ яриад тэгээд дими балаа ховж юм тиймэрхүү юм байвал за найс нь бууга залгая хараа залгая ч юм уу тэгэх хэрэгтэй. Мэдгүй ингээд солонгост яг тэгдэг байсан байхгүй ингээд метронд ингээд хүн жоох уцаар харангуут бүх хүмүүс ингээд яг ингэдэг заяа. Тэг би тэрийг болохоор эхэндээ надад амар тгий санагдсан байхгүй ямар сүртэй юм. Урт төрдөгч жилдээ ороод ирэх хүн яг бодд юм билээ. Тийм байна ингээд хүн надад төвөг утахгүй байна гэдэг чинь амар өндөр соёл юм байна. Анх ирээд тэгж буцаахгүй. Ингээд монголчууд чинь юм хамаа намаагүй шүү дээ. Тийм юм тулдаал ингээд баг халуун дулаан байдаг давхааны юм бодвол тэг байдсан чинь сүүлийн зүгээр ингээд хэдэн хоног би автобус суух болгонд тэгж байгаа байхгүй. Бүр ингээд хөгшин залуу хүүхэдгүй амар ингээд автобусны дотор видео калтдаг. Тэгэнгүүтээ амар чанга буцаар ярьдаг. Ганц зурчигчд биш автобусны жолооч нар бүр амар уцаар ярьдаг. Яаж ярих нь одоо тэр гэр мэртэй тий. Тэнгүүд нийтийн тээвэр олон нийтийн газар чанга дугаар уцаар яриад хөхрөөл тий. Ууж ицсэн эсвэл амралт зугаалах дээр болсон явдлаа ингээл хоорондоо хий хаа гэл. Тэг би бодсон байхгүй ингээд хүн за ингээд Петродс тэр автобусанд яагаад солонгост уцаар ярихыг хүн болго ингэж нэг хүн ингээл чанга дугаараар ярихыг хүн болго ингээд амар зэвгцэж хардаг байсан бэ гэсэн чинь миний ирэхээр бусдын ирэхээр хязгаарлагдана билүү нэг тийм байдаг шүү дээ. Тэнгүүд тийм юм байсан байна. Тэгээ би тэр хүнийг гудамд ингээд найзтайгаа хөрөлтөө зогсож явахд очиод дугаа гэхгүй шүү дээ. Эсвэл гэртээ мөртөө ярьж яхад нь олон нийтийн газар эсвэл саадан суугаа ярьж яхад нь дугаа бай энэ төр гэхгүй зүгээр л автобус шүү дээ. Тэр чинь автобусны дотор тэхийг би бүр ингээд нэрэл тийм байсан байна да гэдгийг ойлгож байгаа. За тэгээд уцаар ярихгүй видео калтахгүй байх юм бол бүр Instagram, Facebook-ээр хийлийг гүйлгээл заяа бүр мангар чанга сонсоол
Эсвэл бүр ингээд бүр үнэнгээсээ заяа зүгээр YouTube дээрээс ч юм уу эсвэл ингээд зүгээр дуу тавьснаа ингээд мангар чанга сонсч мосоод цаа. Зүгээр ингээд дуу тавьснаа явуулж маа. Тэр бүр өөрийнхөө машин дотор чийлэрж байгаа юм шиг. Яагаад гэж юм бол энэ хүүхдүүдээс л утсан дээр одоо тийм дуу сонсч байгаагаа жоохон флекс чинь өөрийгөө гоё харагдаж ийнэ гэж бодож байгаа юм болов эсвэл зөв би өөрийгөө олон нийтийн газар байгаа гэдгийг ойлгох олон нийтийн газар ч юм биш угантай өөрөө ингээ бие авч явж болохгүй гэдгийг жоохон мэдхгүй юм болов тэрийг угаасаа ингээл багаас нь суусан хүмүүжил боловсрал биш бол бид нар мэдхгүй шүү дээ. Тийм л байна даа л гэж харсан. Тэгээд ер нь бол зүгээр одоо ингээд миний бодлоор хин нэг ингэж чалчиж сууж байгаад энэ асуудлыг шийдэхгүй шүү дээ. Тэгээ би зүгээр ийм байгаасаа гэж бодсон байхгүй. Одоо нэг автобус буюу нийтийн тээврээр үйлчлүүлэх шууд соёл дүрм ч юм уу дээ шууд гарангуудаа чанга дугаар уцаар ярихгүй байх те. Тэрийг шууд мөрдүүлээд хамаагүй шууд нэгээ одоо цагдаад өгөөд торгуул төлж болдог болгоосай гэж бодсон. Яагаад вэ гэхээр за энэ амар тэнэг сонсогдож магадгүй. Хүний эрхийг хаалаа болоо гэл бөөнл юм болох байх л та. Гэхдээ яагаад вэ гэхээр би ингээд зарим хүнд үнэхээр миний ингээд уур хүрээд амар чанга ингээд бүр видео калтч малтал эсвэл уцаар яриад байгаа хүмүүст ингээд та ингээд олон нийтийн газар авч байгаа штэ ингээд дугаа байчиж гэд хэлэхэд хинч хүлээж авахгүй хинч уун заавчлаараа гэх бүр хизээч хинч тэхгүй заяа. Зүгээр би тэгж хэлснээр хин нэг амар стресс түлээд гэд би шууд тэнд нэг хэрүүлийн уур амьсгал үүсгэх байхгүй. Тийм учраас би ерөөсө хинт ч хэлж чадахгүй байгаа. Гэхдээ би ингээд үнэхээр хэлмээр байгаа байхгүй. Олон нийтийн газар ингээд чимээгүй явчихжээ гэд ингээд хэлмээр байгаа ч гэсэн тэрийг ерөөсө ивээр ойлгоод оо за уучлаарай гэж уцаад бол тийх ч юм уу эсвэл тийхгүй би мэдчихэж байгаа байхгүй. Зүгээр л тэр хүний шууд хараа энд уур нь хүрэл чамд ямар хамаатай яасан чи юм бэ гэл ингээд над руу бүр дайрна гэдэг би мэдчихэж байгаа байхгүй. Гол нь тэр хүн байж та нэгдүгээр бүр ингээд хэний ч үгийг сонсмооргүй байгаа. Ялангуяа дарга цэрэг нь биш ингээд зүгээр автобусанд явж байгаа рандом юм сонио охноос чимээгүй баймаа гэдэг үг сонсвол ингээд ямар ч монгол хүн бүр ингээд шууд ингээд уурлахаар заяа. Нэгдүгээрт хоёрдугаарт олон хүний дунд ингээд өөрийг нь байдалд оруулсан нэмээд бүр уур нь хүрэн тэр хүний. Тийм учраас би хүнд өрөөсө шаардлага тавьчихдаггүй байхгүй. А цаанаасаа улсаас ч юм уу ямар нэгэн хөдөлгөөн өргөнүүлээд те автобусын дотор ингээд бусдын амар амгалан 50 байдлыг хөндлөж явъя. Тэг гадуур та нарыг яахыг чинь заахгүй зөвхөн автобусын дотор ингээд гэдэг юм гоё уриалга гараад ирэх юм бол хүмүүс ингээд ямар ядаж ингээд ирчих ингээд шатаар ингээд гоё олон нийтийн газар үйлчлүүлэх соёл ингээд гоё болж эхлэх юм шиг санагдаад байгаа хгүй надад. За тэгээ автобусын дээр нэг юм л байна. Тэгээд сайшаалтай юм бол автобус маш хямдхан. 10,000-аар автобусны карта цэнэглүүлээд бүр хитэн өдөр яваад байгаа нь би мэдэхгүй заяа. Би 10,000-аар Солонгост метроны карт, автобусны карта цэнэглүүлээд 7 хоног ч явдаг байсан. За бүр 3-4 хоног л дуусчдаг байсан. За хоёрдугаарт засгийн байгууллагын ажилчдын одоо юун дээр жоохон ажиллаж өгмөр юм шиг санагдсан. Сэтгэл зүй, лингиндээ ингээд сэтгэл ханамжтай байлгахаар хэмжээнд тавьж өгөө. Ингээ улсын байгууллагад ажилладаг хүмүүс бол зүгээр л ингээд ямар ч тийм бүр ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд нь бүр ингээд алдагдсан хүмүүс байгаа хгүй. Одоо надад бол үнэхээр ингээд мөнгө төгрөг өгөөд үйлчлүүлж байгаа газрууд бол ингээд асуудал харин ингээд гайгүй зэгцэрж байгаа юм шиг байна. Ямар ч хоолны газар орсон, ямар ч цайны газар орсон ингээ гайгүй байна. За юу ингээ гой болж эхэлж байна. За тэг ихчээ анаа гिचгүй л бол нэрнгэс ихэнх газруудын үйлчлэгээ харилцаа ингээд амар сайжирсан. Тэгээд ялангуяа кофе шопт те ингээд үйлчлэгээний газрууд ингээл дайггүй болсон. Тэгмүүд одоо миний хамгийн ингээд ёо бүр ингээд үнэхээр стресстэй байгаа юм. Улсын байгууллагуудаар ямар нэг юм хөөцөлдөх амар төвхтэй байгаа. Ялангуяа эмнэлгийн салбар тэгээд хороо дүүрэг юу гэдэг те. Яг хаашаа хандаж би ингээ эмнэлгийн үйлчлэгээ авахаа юусэн ойлгохгүй. Өрх рүүгээ орсон чинь өрх шууд дүүрэг эмнэлэг рүү явж байгаа хгүй. Тэгээ дүүрэг эмнэлэг дээр ноцсон чинь цаг байхгүй гэж байна. Тэгээ би хувийн эмнэлэг орохоор боллоо. Тэнгүүд тэгээ ингэж явсаар хэл би өдрийн талыг алдчихж байгаа хгүй. Тэгээ ямар ч эмчилгээ авч чадлаггүйгээр би өөрөө гэрээрээ эмчилээд ингээд юм ууж байгаа хгүй. Тэгээ хувийн эмнэлэг рүү л ер нь явах хэрэгтэй юм байна. Тэгээ хувийн эмнэлгийн үн өртөг. Одоо тэгэл өвдөл миний охин байгаа хгүй. Тэгэд үнэхээр ингээд мөнгө сонирн биш болоод ортын нэг эмчлүүлээ би ингээд амар өвдөд ингээд бодсон үед баг эмнэлгийн чулдахгүй шахуу байгаахгүй. Тэгэл хатаг матик юм бол яах вэ? За сая миний хамгийн ойрхон тохиолдсон гэвэл манай аав байна. За аав маань унаад
оншин тогтохдохгүй ингээд нилээн эвгүрхээ түргэний эмч дуудсан байгаа юм заяа. Тэгсэн чинь түргэний эмч ирээд тайвшруулах тариа өгөөд даралтны юм уулгаснаа дүүрийн амьлаа руу яв гэсэн баа. Гэт амар би энэ мөнхөнийг штэ. Тэгээ аав ингээд түргэний унагаарч биш ингээд өөрөө амар олон хүмүүст амжилаад ингээд авто биш ингээд машинаар ингээд зөөж ирсэн байгаа байхгүй. Тэгэд ингээд тэр хооронд чинь тэр хүний тарих мархинд дөрвөлт өгч болохгүй малгүй өчнөө л имлэгийн заалт тэр бүхнийг ингээд мэдхгүй тэр хүмүүс авчирж байгаа байхгүй. Тэгээд ээж над руу залгаазаа ингээд аавчан гიშгэж чадахгүй байна. Чи юу яарал дээр байдаг бол очиж асуугаад ийм хүнийг яаж авах юм гэсэн чинь би ороод ингээд ийм хүн ирж байна үл дээр гიშгэж чадахгүй байна. Яг уу гэсэн чинь нэг юм тэрэгэн зэрлүү зааснаа авчих чи оруулж ирээрэй. Гэл над руу тэгсэн байхгүй. Тэгээд би окей гэд тэгээд яг аав гэрэнгүүт нь би ингээл тэрийг түрэл гарсан чинь хинч гарч ирч тэр хаалгыг нээж өгөхгүй заяо. Хэрвээ манай ээж ганцаархнаа ингээд аавыг тэнд аваадсан бол яах вэ? Тэр тэрэгэнцрийг аав ээж яаж гаргаж ирээд яаж тэнд суулгаад яаж тэр хаалгаар орох юм бүү мэд. 2 3 хүн дагуулж ирээ дээрээс нь би байсан тултлаа бид нар бүгд хаалгыг ингэж нээгээд яарал дээр орж байгаа. Тэр эмчнэрт өдрөө алхын тийм тохиолдол хараад ямар ч юм зөчрөөгүй болцсон байж болно заяа. Тэгвэл ингээд гэр бүлийн зүгээс ингээд аагуудаа гэр бүлд тийм юм тохиолдож байгаа хүмүүс ингээд бүр шокны байдалтай өөрсдөө хүртэл амьсгал нь ааг амьсгаанд давхцсан эвгүүтц ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд хүрээд ингээд орж байгаа байхгүй аавыг ингээд гадны хаалгууд ингээд нэг л тэргүүрж өчнөө хүмүүс зогсуучлаараа зүрх мөрийг. Тэгээ орсон чинь бүр нэг ч хүн ирж яасан гэж асуугаагүй заяа. Ингээд тэрэгэн зэрэгтэй хүн аваад орж байгаа шүү дээ. Өөрсдийнх нь хүн алхаж чадахгүй байна тэрэгэн зэрэг гээд. Та нар хүн ороод ирсэн байх чинь өвчтнөө хардггүй мүү гэд ингээд ууралсан байхгүй. Манай тэр ах чинь аавыг тэр холоос зөөж ирж байгаа ингээд шокнд орсон байгаа бас ах штэ. Тэгсэн чинь манай ахын буруу. Эм чи эмнэлгийн байгууллагын хүмүүстэй тэгэж одоо шууд оронгуудаа уурлах нь буруу. Гэхдээ гол нь нэг хүн ирэл за яасан яагаад ингээд алхаж гიშгэж чадахгүй байна гэд асуусан бол хинч тэнд уурлахгүй орсон чинь үүдэнд ингээд 2 3 хүн зогсож байгаа. Тэгэл манай ахыг тэгсэн чинь бүгд дайрсан штэ. Бүр яг ингээд цах дээр бүр ингээд барааг нь муулцсан юм шиг заяа ингээд юугаа дагаа өстө яасан маасан ёо өстө ажилласаа гарах юмсан гэж мэгэл орилж морилоо заяа. Тэгсэн чинь манай ээж шууд манай тэр хоёр ахыг тойр гарчээ гэд. Тэгээ ээж шууд ингээд гуугаал эхэлж байгаа байхгүй. Тэгэл тэнцэж ингээд аав юм би амар муу хат чинь ингээд хаа явж өстө тэнд ганцхан нөгөө нэг эмч суужсэн яг нөгөө нэг надад үнэхээр таалагдсан ажилтаа бол үнэхээр ингээд эзэн болчихсон. За одоо ингэ шүү тэгснэ дараа ингэ за эмчтэй одоо тэгнэ гэл. Тэгсэн чинь тэр 3 совлогч бол зүгээр л бүр ингээд яг ингээд бүр ингээд бич гэж байгаа юм шиг заяа бүр яг ингээл таарс. Хамгийн гол нь бид нэр зүгээр ингээд тэ өө эмчээ энэ дотор нэг юм сонирн болоод ах юм яаснаа мэдэхгүй байна гэдээ орж ирэв. Тинчээ ингээд яаралтай түргэн тусламжийн төв дээр ингээ хөл дээрээ залхаж чадахгүй хүн ингээд хаалгаар нөө яваад ороод ирж байгаа юм. Тэгээ бусад дүүргүүдийн имлэг ямар байдаг юм мэдэхгүй сонгоо ярихын дүүрэг бол тийм байсан. Тэр оройндоо ингээд тэр өдөржингөө ингээд тэр эвчжэртэй гэлөө наан цан гэсээр хагаал сүүл рүүгээ нөө яриа тогтсон болцсон. Тэгээ тэрний маргааш нь хараад зүгээр бид хоёр ингээд мэдлээд инээгээд өнгөрч байгаа юм. Тэгээ би бодсон байхгүй юу? Яг цагаа толвол энэ хүмүүс чинь бас л хүмүүс шүү дээ. Энэ имлэгийн ажиг тулаад харьцуул ингээд бас дажгүй хүмүүс адилхан хүмүүс л байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн гол нь энэ хүмүүс яагаад юм стресстэй юм ажилтаа юм байгаа вэ гэхлээр орж ирж үйлчлүүлж байгаа хүмүүс нь хүртэл ингээд сайхан хайрцаад энийг хийцгүй л байгаа учраас хаана ийм юм тогтсон. Тэгээ миний бодлоор бол одоо зүгээр ингээд зөвхөн үйлчлэгээний харилцаа гэдэг ямиг улсын ч бай, хувийн ч бай бүх юмн дээр бүр ингээд стандарт тогтоож өгөх хэрэгтэй юм шиг байна. Орж ирсэн хүн болгоныг ухтаж авдаг хүн байхад юу яах вэ? За яас юу нөхцөн. Тэгээ ядаж ингээд өвчтний дарааллыг ингээд ангилдаг. Одоо энэ илүү хүнд хүн байна. Энэ хүнд ингээд яаралтай хандах хэрэгтэй юм биш үү ч юм уу те. Жохон дээр ингээд өвчтөй ирж байгаа хүмүүсийн сэтгэл зүй, тэр ар гэрийнхний ч гэсэн сэтгэл зүйг ингээд жоох ингээд даун болгож өгөх ингээд хүн бас хэрэгтэй байгаа хгүй. Битгүй энэ нэг амар юм бүр ингээд тэнгэрийн юм өсөөгүй шүү дээ. Зүгээр ингээд наад захын юм гэж би бодоод байгаа хгүй. Эсвэл энэ тийм амар тэнгэрийн юм болов уу? Үнэхээр гоё ажилдаа эзэн болдог хүнж байна. За тэгээд тэр ажлын мэрэгжлийг одоо ингээд унгаадаг хүмүүс ч байна.
хаасаагүй юм байгааг ойлгоно. Гэхдээ энэ дунд бидний хамгийн наад захын засах юм гэх юм бол за ядаж яаралтай тусламжийн ажилчдыг өндөр одоо тийм байдалд ер нь байлгаж сургамаар ч юм уу. Тэгээд дараагийнх нь болохоор одоо хороо хорин гэдэг бол нэг аимшигын газар байна. Нэг хүнд хит их ажил очдог байж магадгүй. Иргэний үнэмлэх эрүүл мэнд ямар нэгэн баталгаа яах мах бүх юм чинь ингээ хороод үргэлжлэл хийгддэг юм хэлээ шүү дээ. Тэр болгон дээр ингээ зөвлөх олон ажилтнтай баймаар байна те. Ямар бичиг баримт бүрдүүлэх яах ихийг ингээд наан бүр ингээд зөвлөгөөний зөвхөн цонхтой ч юм уу. Тэгээ тэр зөвхөн зөвлөгөөний цонхны ажилтан бол төгшөөхгүй ажиллах хиймээр байна. Яг цалингийн хангалттай өгвөл тэгэл тэрийг нь төгшөөхгүй ажиллах юм. Яагаад гэвэл тэнцэж чинь үнэхээр мэдхгүй хүмүүс очсон учраас бүх юмыг бэггүй асууна. Тэгээ ингээ асуугаад тэгэд ингээд яг ингээ цонхон дээр ажиллаж байгаа хүмүүсээс очиод ингээ мэдээлэл авах гэхээр гэл зөвхөн асуусан асуултанд хариулал ингээл баг ингээл хайчихна. Тэг ингээд юу бүрэн бүтэн бүрдүүлж байгаач сайн мэдгүй ингээл 2 3 нөгөө талаас ч 2 3 ажил болж очивол тий ингээл бүх юмаа гоё маш гоё тодорхой байлгаж үү. Тэг ингээд нэг юм загвар гээд хитэн самбар хатцсан. Тэндээсээ тэдх самбарыг хараад уурайлгаад хийгээд ирэх ингээл болоо. Хаад ч одоо зөвлөх ажилчид амар дутуу санагдсан. Яг ингээд тэр бүртгэл хийж байгаа ажилтны хажуунаас орж ирэл ингээл баахан юм асууч гэлээ. Тэгэл тэрэнд нь ингээд яг доктортой ингээд 100% бүтэн ингээд хариулт өгч чадахгүй ингээл 2 3 ажил ингээл наа цаанд болол тэрний орны нэг шатн дээр ингээд төвлөрсөн. Ганцхан цонх биш те 2 3 хүн суулгаад тэр цэглэлийн мэдээлэл олох нь тэр чиглэлийн мэдээлэл олох нь тэрийг ингээд уурт уцаартай нэг ингээд би гуугаад тэнд орж ирсэндээ би үнэмлэх захиалах гэдэг байгаа биш. Яг ингээд за та энэ материалыг ингээд бүрдүүлээд ирнэ. Тэгээд за манай байгууллага тэднээс тэдний хооронд ингээд тэдний цагийн хуваарьтай тэднээс тэдний цагийн хооронд цайнд орно. Ийм баймар байхгүй. Ирснээр очролтой ийм адуу мал шиг зав ингээд. Тэгэл ингээд би чинь юу урдбайсан чи ч миний урдбайсан ингээд би өгшин настай ийм би юмтэй юм гэл. Уг нь бол стандарт нь тэ ингээд сайхан ингээд суудалтай номер аваад ингээд ямар чиглэлээр үйлчлэг авах гэдэг конопо дараа зөвхөн тэр чиглэлийн цонхон дээр очиод тэр конопыг өгдөг юм дээр мэрэгжлийн хүн зогсоод за та юу яаж байгаа вэ? Ийм юм бүрдүүлж ирнэ ингээд тэгнь. За ингээд наан тусдаа зөвлөх ажилтнтай тэр нь бүх хүмүүсээ бүрдүүлчихэд конопо аваад яг үйлчлэгийн бүртгэлийн цонхны ажилтан дээр очиод цонхон дээр ингээд номеророо дуудагдаад очимоор байгаа байхгүй. Одоо тэгэл угаасаа л зарим нэгэн өдөрт 1-2 одоо тэ нэг юм мал хүмүүсийг бол төвчих мөвчээрийг бол дотор ингээд угаасаа л ингээл солонгост ч гэсэн ингээл хичнээн сайхан инээл ингэж байгаа ч гэсэн дотроо ингээл эргүү орно шүү тэ ингээл хараал байж л байгаа шүү дээ. Тэгэл зүгээр тийм л л да дотроо хараад ирсэн гэсэн үйлчлэгээний байгууллагын ажилч зур гадна энийг л ингээл байж ивэл болох гэдэг аахгүй миний хувьд бол очрлж нэг юм ингээл зөксөөл орсон чинь энэ данс руу тэд тушаад гэл ингээл явуулцдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь за яг очрлж ингээд зогсож жоод хүн дээр нь ингээд утсан чинь тийш ингээд тушаад иргээд тэгж аахгүй. Тэгсэн чинь нэг л авна штэ болжээ бас. Одоо тэр дүүрэг болгонд авах мэдгүй. Ямарсан манай тэр дүүрэгт болохоор ингээд ийм гэрээгийн нөгөө нэг юм жижиг автомат машинтай болцсон. Тэгээ тэнцэнээс шууд ингээд хүссэн юмныхаа шууд ингээд төлбөрийг шууд төлөөд тэнцэнээс 2% ингээд юу гаргаж ирдэг болцсон л. Баримт тэгэл тэр баримтаа эргэж оруулж өгвөл банкн дээр ойчрлох шаардлагагүй болсон гэх юм уу. Тиймэрхүү юм хамаар бол хангаад байвал болж штэ бас. Энэ хүртэл яг жоохон төрөг юм ярьчлаа. Эхлээд залуучууд хамгийн эхлээд заяа Монгол улс маань залуучууд төвтэй болчих. Монгол улсын одоо байгаа хүн амын хэдэн хувь нь тэднээс ууших гэсэн байлаа. Ямар ч байсан үнэхээр мэдэгдчихжээ бүр ингээд хотын төв ерөөсө хаа сайгүй ажлын байр ерөөсө ингээл залуучууд л шижгэнжидэг залуучуудын хот болчих. Улаанбаатар хот ялангуяа. Тэгээ тэр амар гоё. Энийгээ дагаад нөгөө нэг хүмүүсийн өнгө үзэмж нь амар гоё. Тэгээд бид нэр ганц ингээд цэвэрхэн хөөрхөн биш эрүүл мэндтэй тий өөрсдийнхөө боловсролтой анхаардаг болчих. Хөөрхөн охтуудтай амар хөөрхөн ганган дээрээс нь заяа. Өөрийнхөө одоо оюутан цаг тэгээд 10 жил төр төвлөрөх юм бол бид нар нэг өмсөж зүвхээр ерөөсөө уралддаггүй байсан байхгүй юу? Тэгээ өмсөж зүвхээрээ ингээд гадаад төрхөөрөө нэгтэн уралддаггүй. Ягаад ч мэдгүй амар сонин. Ангид 1 2 л хөөрхөн охтууд байж идэг. Тэгэл тэд нар нь од байвал бай. Одоо болохоор амар бүр ингээ ганхан яг юм материаллык юм амар их Монголд бүр ингээд бүр шожгоноод заяа. Тэгэнгүүт ингээд
одоо Солонгос 10 жилийн хүүхдүүд оюутнууд чинь тийм байхгүй ингээд амар материаллык юм юутай. Тэгэл тэрийг нь авч ээж аав нь авч өгөх нь өөрийнх нь нормал үзэгдэл, энгийн үзэгдэл тэнгүүд өөртөө ингээд цагийн ажил хийгээд өөртөө олсон мөнгөөрөө ингээд хувцас хэрэглэл авч өөртөө ингээд яадаг нь ч гэсэн ингээд байдаг л үзэгдэл заа. Солонгост ингээд ерөөсөө ингээд тэ iWatch гоо эсвэл AirPod гоо эсвэл өөр юу байдیں۔ App одоо энэ сүүлийн загварын утас гоо одоо ингээд кейс чинь одоо ингээл хідэн янзаараа энэ утаснаас унждаг юм юу байдیں те ингээл зүгээр л нэг пад аваад падгүй хөөгч байхгүй тэгэл нэг пад аваад тэр падандаа хідэн янзын кейстэй утасандаа ч хідэн янзын кейстэй энэ те тэгэл цүнхнээс зүүдэг оосорч хідэн янзын ерөөсө гутлын загвар магварч хідэн янзын те бүгдээрээ бүр нийтээр амар тийм бэлдсэн материал энэ нэг талаараа сайн гэж би гэхдээ энэдээс бол муу юм болоолж харахгүй байгаа. За яг ингээл нөгөө нэг 10 жилийн сургуулийн баг сургууль дунд сургуулийн хүүхдүүд дунд ингээ гатуурхал матуурхалт гарч ирж магадгүй л дээ. Таахад энэ тийм юмтай байсангүй. Гэтэ одоо энийг зогсоох ямарч аргагүй шүү дээ. Угаасаа юм өдөрт ингээ хитэн мянган төрөл юм хитэн янзаараа үйлдвэрлэгдэж гарч ирж байна. Хүн угаасаа тэгэл хэрэглээл одоо энэ хэрэглээний хэмжээ цаашдаа яаж өөрчлөгдөж юу яаж гарч ирэх нь ч одоо мэдэгдэхгүй ингээ баахан л гарч ирнэ. Сурал өсгөнөл гэхээс биш нөгөө талаараа би бол хүмүүсийг юмнууд эдэлж үзэж хэрэглэх хэрэгтэй. Энэ юмнуудыг сайн хэрэгэлдэг байгаасаа гэж боддог байхгүй. Жишээлбэл одоо энэ нэг утсыг шинээр гарсан утсыг аваад л энэ утастай танилцахад гэл дотроос нь өчнөө энэ утсаар хийж болох юм зөндөө байдаг болцсон шүү дээ. Тэгэл ингээд Facebook, Instagram-ийн хамаг юмыг чарлуулж байхаар ингээд чихвч зүгээд тэр чихвчээ ингээд чихвчээрээ сонсоод байж юмараа. Наад захын хэрэглээний юмнуудыг сайн хэрэгэлж сурмаар байгаа юм шиг санагдтыг надаа. Тэг гол нь тэрнэрээ чи хэрэгцээ гараад ирлээ шүү дээ. Тэр хэрэгцээний төлөв хүн ажилдаг болчиход байгаа байхгүй. Тэгээ залуучууд ажил хийгийсэн мөнгөөрөө арх авч ууж яхаар тийм юм авчвал амар штэ гоё. Ютэн моётан ингээл хүмүүс тухайн үед ч угаасаа хүмүүс чи 2-3 ээлж хувцастай тэгэл баг ингээд мөнгөгүй байх нь нийтлэг үзэгдлээсэн байхгүй. Моётан байхад ч гэсэн мөнгөгүй байх нь нийтлэг үзэгдлээсэн бол одоо энэ тэндгүү цагийн ажил хийгээд хүн болгоо өөрсдийнхөө амьдралыг ингээд хөнгөн тий цацуулчих болохоор тийм ажлын байрууд гараад ирсэн. Тэгээд амар олон хүүхдүүд энэ тэнд ажилладаг болчих. Тэгээд ажилласан мөнгөөрөө өөртөө ингээд шинэ хуудас авч өмс чинь эн чинь бүр маш том давуу талтай. Тэр хүүхэд ажил сурж ийн мөнгөө өөртөө зарцуулж болж ийн. Тэгэхгүйгээр яг үүндээ баз шийс болгоод яах юм бэ? Нэг өөр ууж гарч идээд материаллык шин чанарт төвлөрөөд гадаад төрхөнд анхаарж байгаа маань амар гоё санагдчихаг. Тэгэл яг энд одоо сошиал амирх нөлөөлсөн багталтаа одоо тэр инфлюенсер хитэн охтууд хүүгүүд ер нь өөртөө арчаатай болж эхлэн гэдэг чинь бүх юмны үндэс суурь хүн гоё харагдах гэж хичээгээд гоё ингээд цэвэр зэмцгэр харагдаад өмсөж зүүж байгаатай кайфтай байх чинь нэгдүгээр өөрт амар кайфтай. Хоёрдугаарт гоё хувцалдаг, гоё одоо ийм царай зүстэй гоё хүмүүстэй угаасаа хүмүүс гоё харьцдаг. Бие авч явах байдал бүх юм өөрчлөгдөл сайжрах нь л ер нь бол одоо тохио шүү дээ. Өөртөө анхаарч арчаатай болж эхлэн гэдэг чинь манай үе охтууд мөхтүүд ч гэсэн үнэхээр гоё хөөрхөн болсон байлээ. Би бол бүр ийм цаг агаартай, ийм уур амьсгалд, ийм цалингаар ингэж гоё өөрсдөө авч явж болж гин гэдэг нэр үнэхээр гоё. Надад бол үнэхээр тэр бол үнэхээр гоё санагдчихж байгаа. За тэгээд дээрэс нэмээд манай үеийн залуучууд амар гоё боловсон болсон мэлээ. Хүнтэй ингээд минь амар гоё мэдлдэг. Өглөөний мэд, өдрийн мэд гэдэг. Тэгээд уучлаарай, баярлалаа гэдэг үг бүр Монголд амар гоё дэлгэрсэн байна. Ингээд нэгдүгürt орчин нөлөөлж гин, хоёрдугаарт ингээд одоо тэр хүмүүсийн бас хандлага боловсрол бас нөлөөлж гин. Тэнгүүдээ ингээд яг гоё газар гоё хүмүүстэй байхаар амар боловсон уучлаарай, баяртай, сайн уу, юу эдэнд тэр болгоно бүх юмаа ингээд амар гоё илэрхийлдэг. Маш гоё болсон ийм хэсэг бүлэг газрууд хүмүүс бас байна заяа. Тэгээ хамгийн гол нь дэлхийн тулд жоохон мөнгөтэй ингээл хамаг юм гоё дээр нь тавьж гараад заавал тэр цэг рүү очиж тийм гоё үйлчлэгээ гоё харилцаа болж байгаа тань л та. Тэгэхгүй ингээд нийтээрээ ингээд Монгол улсын хэмжээнд тийм болчихвол ямар гоё вэ? Хувь ийм нөгөө онлайн бизнес хийдэг хүмүүс аягүй их болчих бүрхэн. Тэгээд
дэлгүүр хоршоо юм хомж гэсэн айгүй их бараа материал ер нь гайгүй сайтай болж эхэлж байна. Хүссэн юм авчиж болохоор голонд идэхийн тулд мөнгө л хэрэгтэй байгаад байна л да. Дээрээс нь хэрвээ гадаадд байгаа хүмүүс үзчихвэл заяа ямар гоё сайшаалтай байгаа юмнууд хэлж өгье. За хамгийн эхлээд UbiCab өөр нэг юу аппликейшн гарсан гэсэн бүчлэн битгүй. Ямар ч гэсэн UbiCab бол надад ингээд явж байгаа хүмүүс нь бол яг тийм гоё биш л. Энэ UbiCab гэдэг нь болохоор зүгээр яг сайн ойлгохгүй байгаа заяа. Хувь одоо юм такситай хүмүүс ингээд UbiCab дийлсэж ороод таксич юм болоод байгаа. Битгүй ямар ч гэсэн надад зүгээр ингээд ганц юм нь болохоор аюулгүй гэдэг юм амар гоё. Одоо ялангуяа би яг ямар үе такси өртөө гэхлээр яг оройтож харахаар болсон үедээ зөвхөн такси өртөө байхгүй. Тэгвэл ингээд орой би зүгээр рэндом ингээд гудамжны такси зогсоохоос үнэхээр айж нь бодвол дотроо чимээгүй явах гэдэг сонголттой заяа. Тэг ингээд чимээгүй тэр хүнээрээ ингээд тэр хүн надтай яриа өгөхгүйгээр намайг гэрт маань ингээ хүргээд өгч хэр амар гоё тухтай. Ярилж байгаа. Тэгээ километр нь 1500-аар явдаг заяа. Одоо л нөгөө хувийн таксинууд чи 2000-аар явдаг штеп. Автобусны Улаанбаатар аппликейшн UbiBus илүү Улаанбаатар Smart Card гэдэг энэ аппликейшны автобусны чиглэл бүх юмнууд нь бүр ингээд яг гарч ирдэг. Автобус ирж байгаа явж байгаа хаана явж байгааг нь яг гаргаж ирдэг. Тэгээд ингээд буудлынхаа нэрийг бичих юм бол тэр буудал дээр ирэх автобуснуудын нэр тэгээд хаана явж байгааг нь гарч ирдэг. Тэгээд тэр нь ингээд амар сайшаалтай. За ингээд нийтийн тээвэр дээр бол авааштай 2 юм байна. Өөр юм би сайн мэдэхгүй байна. За тэгэнгүүт нь штэ энэ Токи, Shopee гэл ингээл баах юм гарсан байгаа даа штэ. Үйднэр чинь бас үнэхээр авааштай. Мөнгөтэй өндөл гоё аппликейшнүүд заяа. За тэгэнгүүт энэ дотор болохоор ингээл такси юм бооны бүх таксны бүр ингээд юу лээ? Гар утсаараа ингээд байр, интернет, юм хумныхаа төлж болдог. Одоо би дэлгүүрт нэгж мэгч зархаа болчихгүй. Ийм утсаараа шууд ингээд бүх юмаа ингээд хийчихнэ. За тэгэнгүүт хаан банкны интернеттэй гадуур зүгээр интернеттэй явж байвал танд картны ч шаардлага байхаа болд. Хаан банкны одоо энэ нэг QPay гэдэг энэ үйлчилгээ QPay тэгээ энэ үйлчилгээ бол ерөөсө хорвоо тусгүй сайхан үйлчилгээ байна. Одоо би ерөөсө QPay-ээр төлчих гэл орол хинтэнд оруулж яаж байгаа. Тэгсэн чинь QPay байтугай бүр гоё юмнууд гараад ирсэн юм байна. За тэрний нэг жишээ бол MonPay юу ч илээ бас ингээд өөрөө ингээд нэг юм бүртгэл үүсгэждэг заа. Тэгээ энэчнээсээ цэнэглээд ингээд MonPay-ээр цэнэглэл ингээд бас хөрхөн ховтой кэш маш цуглуулад юм яа. Мэдгүй ямарсан ийм нөгөө банк бус зээлийн аппликейшн юмнууд амар их болсон заа. HiPay гинэ бас HiPay энийг одоо ашиглаж үзээгүй лээ. Хэлтийн тасалбарууд ерөөсөө би ингээд Shopee-гаар ороод авчдаг. Амар амар шууд эндээсээ ороод уншууллал QR код нь гарч ирээл. Тэгээ эндээс ингээд тоглолтын тасалбар тэгвэл энэ дотор юм хөөрхөн ангилалтай юм онцлог ангилал гэсэн ингээд бүх төрлийн юм зарагддаг заяа. Тэгэл ингээд хүнс эрүүл мэнд энэ төр ингээд шууд ороод энэ харж яана ингээд юм сагслаад ингээд хүргэлт мөргөлттэй. За тэгэнгүүтээ CU маань бас хөөрхөн CU-гийн аппликейшн чинь бас хөөрхөн ингээд өдөрт мэдээлэл ирүүлдэг заяа. Тэг ингээд би одоо ингээд кофе авангууд та кофений судалгаа бөглөө 100 оноо зөвлүүлээрэй гэл шууд ингээд мэдээлэл ирж мэрэл заяа. Надад бол энэ CU-ийн иймэрхүү аппликейшн дээр ажиллаж байгаа залуучуудын маркетинг юу гэдэндээ одоо энэ аппаа хөгжүүлж байгаа энэ бүх юм ингээд надад амар таалагдчихж байгаа заяа. Яг л би ингээд гоё юм. Өчиж би оронд яг амьдарч байгаа юм шиг нэг тийм мэдрэмж заяа. Social Pay гэж бас юм байна. Ийм Монголиа маань ерөөсөө энэ дотор ч тусны бүлэг маань мэдээл байж идэх юм байна. Үнэгүй шууд авчдаг юм байна. Амар хэрэгтэй. Тэг ингээд аппликейшн хөгжүүлэлт аппликейшны энэ юм бол надад үнэхээр таалагдчихэв. Ирээд Монголд ирээд жолоон сууна гэд тааш ирэхээр төлөвлөсөн. Тэгээ жолоон суух гэж хүн байх юм бол одоо шууд жолоондоо бүртгүүлчих заяа. Гайгүй жолооны курс судалж авч агаад за тэгээ яадаг гэхлээр одоо заавал тэр жолооны ангид очиод ингээд дөрөв бэлдэх шаардлагагүй болсон заяа. Traffic test гээд ийм аппликейшн гарсан заяа. Тэгээ энийг болохоор 15,000 төгрөгөөр ингээд утсандаа дугаараа явуулаад одоо эндээс нөгөө юм код хийгээд ингээд өөрийнхөө утсан дээр суулгаж авдаг нэвтрэх хэрэгтэй болдог гэсэн үг 15,000 төгрөг төлөөл. За тэг ингээд орох юм бол ингээд жолооч нөгөө 800 тесттэй штэ. Тэгээ 800 тест нь тасгалын гормоор ингээд бүх ингээд югаараа тестүүд нь байж идэг. Технээс нь ингээд өөрөө ажиллаж үзээд
бүр ингээд сурчдаг, ингээд цээжлээд өөрөө ингээд байнгын зөв хариултуудаа олж уншаад. За тэгээ өөрийгөө 800 тестэн дээр ажиллаад болчлоо гэж үзэх юм бол шалгалтын горим гэж ороод энэ 800 тестийг нь холилдсон 20 асуулттай. Шалгалт яг яаж явагддггүй тэрүүгээр угаасаа бид нар чи ийм захимаар очиж өгнө шүү дээ, компьютер дээр сууж шалгалт авдаг зөвхөн нэг байр тогтцсон тэмцээнд очиж эндээс компанийнхаа нэрийг ингэж хийлж орж шалгалтаа өгдөг болсон мөлий. Тэгэнгүүт энэ дээр өөрийгөө бэлдээд өөрийгөө болцонгоо үзчих юм бол өөрийнхөө жолон дээр очиж шалгуулаад шалгалтынхаа хуваарийг аваад орчин. Тэгэхээр та ажилтаа байсан ч гэсэн завгүй байсан ч гэсэн ингээд би болохоор угаасаа очиж тэр юу суугаагүй ингээл гэртээ ирж очихдаа ингээ унаад ингэж энэ тестүүдийн ажилласаар хаад одоо 3 дахь өдөр шалгалтанд орох гэж байгаа байхгүй. Тэгээд энэ надад амар санагдчихж байгаа. Энэ шалгалтын юм юу ингээд гоё системчлээд ингээд өгсөн шууд аппликейшнтэй болгоцсон. Одоо хүмүүс ч ингээл нааш цаашаа төвчрэл дунд бол ингээл энүүгээр ингээд төвчрлийнхаа хугацаанд дүрмээ бэлтчихэж чинь л гэсэн үг шүү дээ. Тэг энэ амар гоё аваа шүү дээ. Дороомын шалгалт гэж аваа болцсон. Тэгээд жолооч гэсэн нөгөө хамгийн ихний өдөр суусан шинэ хүнэл дороомын байран дээр аваачаад яг машин хөдлөхийг бүх юмыг зааж өгөнгүүтэй тэрнээс хойших дадлага бүгд ингээ хотын жолоонд зөвхөн гардаг болсон. Одоо энэ зам дээр явж байгаа бүх хүмүүс энэ хэцүү шалгалтуудыг өгсөн багтаа гэж бүр гайхаад цаа. Дөрмөж хэцүү, жолоонч хэцүү тэгэл угаасаа тэгээд хэцүү байхгүй ч гэх явах дээ. Жолоо зам тээвэр чинь бас тоглоом биш юм жаа. Дараагийн бичлэгээрээ би ажилд орох талаар яаж ажиллаа болсон, тэг яаж ер нь ажил болох талаар Монгол улсад ажлын байр ер нь юу байна, хаана ажилд орох гэж үзсэн юмнуудаа зүгээр ингээд хэлж өгье. Эсвэл бичлэгээ дуусгахдаа хэлэх юм маань болохоор саяны хэсэг ер нь Монгол улсыг бүтэхгүй гэл одоо ер нь одоо энэ ч нэг үргэлж дуусаагүй л байна л да. Монгол улсыг бүтэхгүй юм тэмгээл Монголоос дайж хөдөлгөөн баг өрнөл баг челленж нэгдэж байгаа юм боллоо шүү дээ. Одоо баг айл болгоо хүүхдэд төгсвөл ингээл тийш явуулна ингээл хэлний сургуульд дамжаан суухгүй хүүхд гэж баг байхаа болж. Тэг би болохоор ингээд зүгээр явчаад ирсэн өөрийнхөө ингээд зүгээс яг бодох юм бол миний зүгээр ингээд хүсэл болохоор гадагшаа явах хэрэгтэй залуучууд маань зөвхөн ингээд сурч хөгжөхөөр тий амсаад мэдрээд өнгөрөх ёстой жаргал бол харь орон тэгээд хадгалж авч үлдэж хайрлаж тордох жаргал маань болохоор их орон гэж бүр яг тийм хариулттай Монголд ирсэн байхгүй. Яадаг гэхлээр амар олон хүмүүс нөгөө нэг эрүүл юу мó тэ амьдрах орчин бүх юмаа шийдэл ингээл бүх юмаа авал ингээл амьдрахаар хүүхдэд ч тэнд гаргаал хүүхдийн багнасаа өнгөрүүлэл ингэж юу н гадагшаа ингээ явдаг юм болоод байгаа юм шиг санагдсан байхгүй надаа. Тэгэнгүүт би болохоор тэрний эсрэг байдаг. Гэхдээ бол тэгж явж байгаа хүмүүсийг бол буруутгахгүй. Яагаад гэхээр өөрсдөө ч тэр хүүхдүүдээ ч тэр сайн сайхан орчинд амьдруулъя гэсэн тэр хүмүүсийн бас буруу биш. Өчнөө ол юм золиослоод явж байгаа. Гэхдээ зөвхөн миний бодлоор болохоор дөрөв хэлсэн шиг гадаад орн бол миний амсаал өнгөрөх жаргал واخгүй юу. Тэнд би ингээд бүтэн ингээд миний жаргал тэнд юусоо байхгүй. Би тэр орны соёл бүх юм одоо тий гоё ямыг нь мэдрэх гэж явах маань л надад бол ингээд аз жаргал харь орноос олж авах болох. Монгол улс маань бол үнэхээр асуудалтай тал их байна. Гэхдээ ирээд амьдарсан чинь ерөөсөө тийм нөгөө төгшөөр ерөөсөө байхгүй. Юу ч хийж бүтээхгүйсэн ч гэсэн зүгээр их орондоо амьдраад байж байгаа та ч гэсэн би өөрөө амар жаргалтай байгаа болохоор ямар ч гэсэн нэг тийм байна. Тэгэхээр би бол ингээд Монгол улсыг муулаад ч юм уу Монгол улсыгаа юм байна тийм байна гэдэг юм биш ээ. Зүгээр л миний одоо энэ бичлэг хийж байгаа санаатай авцалтуулах гэж миний болж байгаа тохиолж байгаа энэ кейснүүдийг л ярьж үзлээ. Ямар олон хүмүүс за Монголд очицсан яаж юм л гэдэг байгаа л да. Яаж бүх юм амар сайн байна, сайхан байна. Өвдсөн ч гэсэн би солонгост өвдөхөөр ингээл амар шаналтай байсан байхгүй юу. Яа ингээл хоол ингэж өвдөж яхад хоол идэх ч хэцүү гэл ингээл амар хэцүү гэсэн. Одоо энд ингээд өвдсөн ч гэсэн ингээд тэгтлээ амар хэцүү биш заа юу ингээд өвдөд зөөртэй хаж гэсэн ингээд би амар хаппи байж чадал гэл гоё өөрийгөө гоё байлгachиж болохоор ч юм уу. Тэмдгүй ямар ч яс ингээд тэндээс ингээд авах бүх жаргал зовлон маань тэнд ингээд дууссан болохоор одоо энд ингээд бараг би энд ингээд шинээр амьдрал эхлүүлж байгаа юм шиг бүх юм амар сонирхолтой гоё болохоор л даандаа нэг тийм амар хэцүүтэй юм бол алга. За тийм байна guys. Бичлэгийн маань үзсэнд баярлалаа.
Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.